За туулгол дээгүүр туулголынхаа дагуу хурдны зам барих гэж байгааг бол эрс хэсэг үүсэж байгаа. За яагаад гэх юм бол туулгол маань бол ерөөсөө маш онцлог тогтцтой Улаанбаатар хотод маань ганцхан ийм гол байгаа. Тэгэхээр замыг бол бид нар хаагуурч барьж болно. Улаанбаатарт бол газар бол хангалттай байгаа. Харин зам барихад одоо маш үн цэнтэй зүйлээ алдаж тэр замыг барьж болохгүй. Тэгээ Далай лам хэлсэн байдаг. Юугаа алдаж байж юу олж авснаар нь амжилттай хэмжээ гэж. Тэгэхээр хөгжлийн амжилтаа монголчууд бид хэмжихдээ үн цэнтэй зүйлээ авч үлдэж байгаад хөгжмөр байна. Үн цэнтэй зүйлээ алдаад хөгжих юм бол бид нар хөгжсөн биш, ухарсан болно. Хотынхон дундуур гол байсныг устгаад тэгээ гол дээгүүрээ зам тавиад үер усныхаа аюулн нэмэгдээд байгаль орчинд ороодод ирэхээр маш олон хотууд тэр зам гүүрээ эргэж нураасан байдаг. Тэгэхээр тэр нурааж байгаа хотуудаас сургамж аваад сонсоход тэд нар юу гэдэг бохирдлоос болж байна вэ гэхээр машинууд гүүрэн замаар ингээ явахдаа маш их дуу чимээ гаргадаг учраас дуу чимээний бохирдлоос болж нураадаг юм байна. За хоёрт нь бол юунаас болж нураадаг вэ гэхээр тэр зам гүүр нь өөрөө маш их эвдэрдэг. Эвдэрлийнхэн дундор одоо борооных нь ус мус нь доошогоо гол руугаа шууд гоождөг. Борооны устайгаа хамт тэр нөгөө яндангаар гарч байгаа хорт шингэн одоо машинуудын яндангаар гарч байгаа хорт шингэн, дээр нь химийн бодис, дээр нь нефтийн бүтээгдэхүүнүүд гол руу их ордогтой холбогдуулаад голын ус эргэж сэрхгүйгээр бохирддог. Тэгээ энээс олж зам гүүрүүдээ гол дээгүүр барьсан зам гүүрүүдээ хотод эргэж нурааж байгаа. Гэтэл манай улс энэ одоо олон улсын ийм мэдээллүүд гарчаад байхад тэдний араас явж тэдний одоо гаргасан алдааг давтах ямар ч шаардлага байхгүй. Харин одоо байгаль орчиндөө илүү ээлтэй, уламжлалт Монгол зан заншилтай нийцтэй ус голоо чандмын мэт хамгаалж хайрлаж авч үлдэж хөгжмөр байна. Тэгэхээр зэрэг хөгжил гэдэг бол үнэтэй юм авч үлдэхийг л хэлж байгаа юм шиг, үн цэнтэй зүйлээ авч үлдэхийг. Ээж аваас чинь чамд одоо маш сайхан зүйл өвлөж үлдээсэн байлаа гэж бодъё. Одоо юу ч гэдгийг те эмэг бөөж хөөрөгдайлан авдар сав эртний хийцтэй уран дарахны зүйл те эртний одоо уран сайхан зураг хөрг энэ чухал зүйлээ ээж аав чинь одоо чамд үлдээсэн байлаа гэхэд хөгжиж байгаа нэгээ тэднийгээ бүгдээр ингээ нэвдээд ингээ орчин үеийн загвар хийцтэй зүйл болгож хувиргаж болохгүй. Үн цэнтэй зүйлээр нь удаан хадгалах тусам тэр хотын үнц нь нэмэгддэг. Тэгэхээр зэрэг бид нар туулголоо хэдий чинээ удаан хадгалах тусам Улаанбаатар хотын үнц нь төдий чинээ нэмэгдэнэ. За хоёрдугаар туулгол гэдэг маань хүн харахад дээгүүр нь урсж байгаа гол байдаг. Доогуур нь энэ голын ус доошоо шургаад юу болдог вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ голын ус эвдэгдэхгүй доошоо шургаж чадчихвэл хоёр ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт туулголын энэ илүү усан доошоо шургаснаар гүний худгуудыг одоо усаар тэжээж идэг. Өөрөөр хэлбэл туулгол чинь ганцхан Улаанбаатар биш, Монгол даяар хүмүүсийг ундаалж байгаа. Тэгэхээр тэр худгууд бүгдээрээ усаар тэжээгдсэн хэвээрээ байна. Хоёрдугаарт туулголын одоо хайргыг хөндөхгүй, бургасыг хөндөхгүй, энэ эргийг хөндөхгүй байснараа туулголын үерийн аюулыг багасгаж өгдөг. Одооны энэ хурдны зам бол маш олон баг нь босгоод үерийн аюулыг эрс нэмэгдүүлэхээр байгаа. Тэгээд дээр нь яаж нөхөр бусад орны энэ багантай замууд одоо ялангуяа гол дээгүүр барьсан багантай замууд чинь ерөөсө газар нь хөлддөггүй дулаан орнуудад ихэвчлэн байдаг. Дулаан оронд байдаг. Яг гэх юм бол хөрс нь хизээч одоо тэр дулаан оронд хурдан хөдлөхгүй. За манай оронд бол яадгүй гэхээр хөрс бол жилдээ 2 удаа хүчтэй хөдөлдөг. Хөлдөж байгаа нэн гэж нэг хөлддөг, гисж байгаа нэн гэж бас нэг хөлддөг. Тэгээ хөлдөх гисэх хооронд бол шал бол дандаа ингэ дээшээ доошоо хөдөлгөөнтэй байдаг. Байшингууд дээр энд бол хагарал болж гарч ирдэг. Гүүрэн дээр нь бол дахиад хагарал болж гарч ирнэ. Тэгэхээр зэрэг энэ туулын хурдны зам гэж маш их мөнгө зарчаад эцэст яг гэхээр 2 өвөл 200 болохтол гүүр нь бол дээшээ доошоо хөдөлж байгаа л тэгэл ангарахаа цуурхаа одоо тасархаа болж хувирна. За ингээд ирэхээр тэрэн дээр нэг ч машин явж чадхаа болно. Ингээд нэг эргээд харахад бид нар голоос үүдчихсэн, үер усны аюулаа нэмэгдүүлчихсэн, цэвэр усныхаа нөөцийг бохирдуулчихсан, дээр нөгөө нэг их мөнгө зарцуулж барьсан гүүрнүүд чинь 2 өвөл 200-ны дараа л газрын одоо энэ олон хөдөлгөөнтэй хөдөлгөөнөнд дийлэхгүй энэ тэндгүү хагарч суугаад машин явахаа аргагүй болсон. Ийм л үр дүнтэй бид нар хоцорноо. Тийм учраас яарвал даарна гэдгийг шүү. Энэ төслийг ерөөсөө яаран дэмжиж болохгүй. Тэгээд энэ төслөөс өөр яг энэ хэмжээнийх нь мөнгийн зарцуул хамаагүй 2.3 их 80-аад зарцуул. Гэхдээ тэрийг хол километрээр ингээд уулаа тойруулаад явдаг юм уу? Гэр хорооллоороо тойруулаад явдаг юм уу? Холуур тэр километр тутам нь арай хямдхан өртөгтэй газраар хийдэг жирийн замаа барьчихаа. Тэр жирийн замд зарцуулсан мөнгө чинь
ялгаа авахгүй наадах их хэмжээний ч мөнгө гарлаа гэхэд ялгаа авахгүй та нарт тавьчих унах хэмжээ нь гарах байлгүй. А гэхдээ эцсийн зорилго бол хэдүүлээ туулгол авч үлдмээр байна. Туулгол дахиж хизээч холдохгүй. А туулголын одоо биднэрт үзүүлдэг нөлөө бол дэндүү их. Ач холбогдолч дэндүү их, үер болох юм бол аюулч дэндүү их. Тийм учраас энэ одоо дэндүү голоо хэдүүлээ дэндүү хайрламаар байна.